Нэг хоёр. Нэг хоёр. За орж ирцгээж байгаарай. За тэр онд нь ганц нэг шеэр хийчихье. За манайхан өөрийнхөө харьяатаа за англи хэллэг сурахыг хүсэж байгаа найз нөхөд хүмүүс рүү бас давхар шеэр хийгээд өгөөрэй. Нэг хоёр сонсогдож байна уу? За ямар ч байсан асуух асуултуудаа яг ярианы дундуур манайхан коммент хэсгээр үлдээгээрэй. Би яг одоо ярианы дундуураа зочин орж ирэхээр ергээд нь ярианы дундуур асуултуудыг дэлгэцэн дээр давхар харуулад тухай бүрт нь хариулаад явнаа. За тэгээд манайхан гоё мэдчлээрээ эможи дараарай. За 8 сард бүгдээрээ хамтдаа Унган хатан хааны эх орон Queen English. За манай англи хэлний багш нар болон хэлээг үнэтгэрүүл сурах хүсэлтэй, соёлыг түгээх, соёлыг мэдрэх, олж харах хүсэлтэй, замун давхар одоо английн хотуудаар аялах, юм харах, үзэх. За олон одоо тийм олон төрлийн хүсэлтэй хүмүүс маань яг энэхүү багтаас орж ирээсэй гэж бодож байна. Ягаад тэгэхээр бидний хувьд бол яг энэ хөтөлбөрийг бас яг хамт авч явах учраас явахын хувьд бас яг удирдлагатай. Заавал одоо англи хэлээр сайн ярьдаггүй бол бид нар группээр явах учраас
хамтдаа очиод суралцнаа. За очсны дараа бол ер нь бүгдээрээ өөр өөрийн одоо төвшин за төвшөндөө таарсан одоо хөтөлбөрүүдэд суралцаад явна. За заримдаа бидний бодож ирсэн төвшин өөрийгөө дүгнж байгаа төвшин бас яг тэнд очиод тест өгсний дараах төвшөнтэй бас заримдаа зөрдөг. За гэх мэтлээ энэ зохицуултуудыг бас хамт явж хийнэ. Зя зочмаа начо. Ингээд бүгдээрээ яриагаа эхэлцгээе. За тэгээ комент хэсгээр асуултуудаа харамгүй бичиж яваарай. Би яг тухай бүрт нь бас ярих болон текстээр бас доор нь хариулаад явнаа. За түр микийг нь хаасан байгаа шүү. За ингээд албиасаар өнөөдрийн энэ удаагийн зочноор Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн англи хэлний багш Ингч Жаргал багш оролцож байна. За Ингч Жаргал багш бол өнгөрсөн 1 сард одоо яг сурагчдын амралтаар, өвлийн амралтаар одоо 3-4 хоног Англид Ливерпул яг одоо бидний 8 сард явах гэж байгаа сургалт дээр очиж суралцаад байсан. За ер нь бол англи хэлний заах аргын чиглэлээр бол гүнзгийрүүлж одоо ингээд сурсан байгаа. За тэр сэтгэлээс нь болон өнөөдөр бас Иран дундуур английн соёл за байрлаж исэн байрны тухай за тэгээд манайхан сонирхолтой зүйлүүд байвал бас нэрийн ширхэмнүүдээ асуугаарай. За сайн байна уу? Таны микийг хаасан байгаа шүү. ороод ирсэн. Сонсож байна уу те? За Жаргал багш сонсож байна. Танилаад өөрийгөө нэг товчхон танилцуулаад байж тэгээд хоёлаа яг дараа нь мэдээж слайдн дээрээс танилцуулж болно. Гэхдээ одоо бол хоёлаа ерхэд нь ярианы ихэнд бол өөрийгөө товчхон танилцуулаад за тэгээд яриагаа эхэлцгээе. За энэ өдрийн мэнд за багш нартай ч гэсэн ажлын амжилт болон өнөөдрийн мэндийг хүргэе. За миний хувьд болохоор Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг англи хэлний багшаар одоо 18 дахь жилдээ боловсролын байгууллагт ажиллаж байна. За та бүхэндээ өнөө орой энэ үдэш за туршлага хуваалцахдаа бас баяртай байна. За хоёулаа тэгэхээр шууд яриагаа эхлээд дүгнэлтээр эхлэе. Ер нь бол англид яг очоод за багш хүний хувьд бол англид очоод хэлээ гүнзгийрүүлээ сайжруулад явсны хувьд ер нь зүгээр Ливерпулийн талаар товчхондоо та юу гэж дүгнэж байна? За ер нь англи хэлний багшийн хувьд гэж хэлэхэд бид нэр ерөнхийдөө одоо англи хэл сурснах их хэлийн бас их оронд нь үзээд хараад судлаад ирвэл маш их давуу талтай. Тэгээд Ливерпулд очихоос өмнө эхлээд бид нэр Манчестерээр одоо дайрж Манчестертэй 2 өдөр бодолцоод байрлалцаад тэгээд Ливерпулд очисон байгаа. За сэтгэл бол угаасаа маш өндөр, маш хангалуун байгаа. Боломж олдвол дахиж явах бодолтой байгаа боломжийг гаргана гэж бодож байгаа. Тэгээд бас миний ижил багш нар бас англи руу болон одоо англи хэлээ сурсандаа тэнд очихороо ерөнхийдөө өөрийгөө илүү их мэдэрдэг. Бас англи хэл сурсандаа бас илүү их одоо баярлж бахархдаг. Тэр бол тэр мэдрэмж хамгийн түрүүнд надад бол төрсөн. Бид нар ерөнхийдөө байгаа орчиндоо за сургуулийн орчинд ч юм уу те ер нь байгаа газартаа бид нар ерөнхийдөө бас өөрийгөө бас голдог юм байна гэдэг хамгийн түрүү бодол төрсөн. Тэнд бол энэ бодол бол бас эсрэг байсан гэдгийг ерөнхийдөө биеэрээ үзлээ. Бас тий одоо нөгөө нүдэрээ харлаа гэдэг шиг бүх юмыг үзэж харсан. За ерөнхийдөө бол сэтгэл бол маш хангалуун байна. Тэгээд өнөөдөр бас та бүхэндээ явсан сэтгэлээ хуваалцах чадаад бас их баяртай байна. За багш маань ямар ч байсан одоо англи суралцсан болон яг бүх зүйлүүдэд товчхондоо слайд бэлдсэн байгаа. Тэгэхээр хоёулаа эхлээд слайдн дээр ярилцаад явъя. За үзэж байгаа багш хүмүүсээ бол асуух асуултуудаа комент хэсгээр үлдээж байгаарай гэдгийг дахин хэлье. За тэгээд слайд дээр хоёулаа тайлбарлаад явъя да. За тэгээ.
За тань харагдаж байна. Ороод ирсэн. За би томруулж. За эхлээд бид ерөнхийдөө эндээсээ шууд Манчестерт буусан байгаа. За түрүүний дурдсанчлан. За тэгээд Манчестерт буучаад цаашаага тэндээ 2 өдөр байрлаж авах хугацаанд ерөнхийдөө бас Манчестерийн очсных бид бас танилцсан. За эндээс ямар бүрэлдэхүүнтэй яаж явсан бэ гэхээр 3 монгол багш явсан байгаа. За багш нар маань би 2 заяа гэдэг 2 багштай явсан. Аз заяа, ган заяа гэдэг 2 багштай явсан байгаа. За тэгээд 2 заяатайгаа яваад за нэг маань цаашаага Лондонд яваад 2 нь энэ Манчестерт үлдсэн. За тэгээд тэндээ ерөнхийдөө буудал байрлаад за цаашаага бид Ливерпул рүү очсон. За Ливерпулд очиход хамгийн эхлээд одоо Манчестераас Ливерпул руу явахдаа юугаар галт тэргээр явсан байгаа. За галт тэргээр яваад өглөөдөө яваад өдөртөө гэхэд очсон. За очингуудаа бид гэдэг нь би нэг багштай заяа багштайгаа явж байгаа. За тэгээ заяа багштай энэ Benson Yard гэдэг та бүхний харж байгаа нэг Stadium Living гэдэг энд очиж байрлсан байна. За ерөнхийдөө байр маань ингэж харагдаж байгаа. За тэгээд энэ байрал руу ороход үүднээс нь ингээд за менежер болон зохион байгуулагчид нь уулзсан. Тэгээд ийм нэртэй очиход угаасаа ингээд бүртгэгдсэн байдаг. Тийм нэртэй энэ дотор нь карт байгаа. Өөрөө рүүгээ орохдоо ингээд картаар ордог, уншуулж ордог. За тэгээд өрөө маань ерөнхийдөө харагдах байдал нь энэ. За дотроо ингээд ортой тэгээд хийх бичих хэрэг ширээ сандалтайгаа тэгээд дүүш болон байны өрөөтэйгоо тэгээ ерөнхийдөө нэгээрээ байхад бол маш их тийм тогтоо тухтай цэвэрхэн орчинтой. За цонх нь бол одоо нэлээд том. За би ингээд зүүн тийшээ харсан цонхтой байсан. Яагаад ингээд хоёулаа гуруулаа байж болохгүй вэ гэхээр одоо нэгдүгээр хүн суралцж байгаа учраас маш их одоо суралцсан дээр нь ингээд 14-өөс сарын хугацаанд байж байгаа хугацаанд хүн өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй юм билээ. За тэгээд хичээл номоо давтаах, тэгээ үзэж харах, тэгээд хувийн зохион байгуулалт гэх мэтчлэнгээсээ болд юм байна гэдэг ойлголтыг би тэндээс авсан. За 1 сард явсан учраас ерөнхийдөө жоохон сэрвэтэр байсан. Гэхдээ манай ер намархул юм билээ. Тэгээ маш гоё тогтой юм өрөөнд байсан. За тэгээд өрөөнөөс гадна коридороор явхаар мэдээж бидний өөрөө эхлээд ингээд үүднээсээ зохион байгуулагчд хүлээж авна, картаараа дахиад нэвтэрж орно, дахиад цаашаагаа явна. Ер нь баг 5-6 хаалганы цаана байсан маш их тийм хүний аюулгүй байдлыг хангасан тийм одоо орон байлээ гэдгийг харсан. Тэгээд өрөөнүүдээ бас олон өрөөнөөс гадна коридорт бол маш их хүний суралцах таатай орчингууд байсан. Бие бэлдрийн өрөөнүүд байсан. За тэгээд хичээл номоо вакуумжуулсан орчинд хийх за тийм орчингуудтай байсан. Үзэж харах юм бол маш их өрөөнөөс ороод доороос ороод ер нь дээшээ гарan гартлал нэлээд одоо сайхан орчингууд байгаа. За хоол ундны хувьд гэвэл за энэ бол бидний өрөөний нөө share kitchen буюу бид нар ингээ бүгдээрээ гал тогоонд хоолоо ингэж хамтдаа хуваалцаж хийдэг. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр 2 одоо юутай гал тогоон дотроо 2 ийм хоол хийдэг шүүгээтэй байгаа. Тэгээд энэ дээд шүүгээнүүд нь болохоор хүн болгоны өрөөнд одоо нэрээ бичсэн дээд хэсэг тийм нэг жижигэн цагаан цаасаа анзарч байгаа. Энд яг тухайн одоо ямар өрөөний би болохоор F өрөөнд байсан болохоор F өрөөний хүмүүс юм аа хүн юм аа C өрөөнийхээ CDN гэдэг ингээд дээр бичгээ наачдаг байгаа. Тэгээ 2 хөлөвчтэй ингээд 4 давцантай учраас хоол ундаа чөлөөтэй байдаг. За энэ зураг авсан хэсэг нь болохоор би ингээд ширээн дээрээ хоол ундаа ингээд гадагшаага харсан цонх руу хараа суудсан. За тэр сайн анзарч байвал орой байсан болохоор гадаа тэр үзэгдэх орчин за харагдаж байгаа гэж бодож байна. Гадаа гэрэлтэй байгаа. Тэр доор нь ингээд ургамал ногоотой тий. Бидрийг очиход сэрүүхэн байсан ч гэсэн чиглэг ихтэй учраас ерөөсөө айгүйх ногоо ихтэй байсан. Ер нь ургамлууд дандаа ногоон байсан. За
За энэ ингээд Бенсон яардаасаа бид нар өөрөөнөөсөө одоо байрлах газраасаа гараад сургууль руугаа ирээд за сургуулийн маань танхим энэ байгаа. За сургууль руу орохоос өмнө эхлээд мэдээж тест бүглүүлдэг. За ямар төвшөнд энэ багшийг оруулах вэ? Ямар төвшөнд энэ багш сурах вэ гэдгийг за 50 одоо тест шууд ингээд линк нөгөөд сууж байгаа шууд тестээ өгөх чинь. За тэгээд тестийнхаа хариугаар төвшингүүдийн буюу левелүүдийн тогтоогоод за ангитай хуваарлдаг байгаа. За миний хувьд болохоор B2 гэдэг төвшин рүү орсон. За дундаа болохоор анхан шатны тэгээд B тэгээд academic гэдэг юм advanced гэдэг ингээд 3 төвшин байсан. За ингээд би болохоор ингээ өрөөндөө 15 зургуулаа. За нэг анги болоод ингээд олон орны хүмүүстэй хичээлээ хийсэн байгаа. За шалгалт өгөхийн өмнө мэдээж айцтай бүх юм ер нь шинэлэг учраас бүгд ерөнхийдөө шин учраас жоохон туршлагагүйдээ ер нь жоохон айцтай байд юм билээ. Хүн сандралтай ч юм уу тий. За тэгээд багш бидний бүгд шалгалтаа өгөөд ороход бол ингээд гадны бусад улс орнууд байгаа. За ер нь бол эндээс харахад бол Америк, Бразил, за Солонгос, Япон, за тэгээд Иран, тэгээд Мексик, интерес улсууд их ирсэн байсан. Манай ангид бол байсан. Тэгээд ерөнхийдөө улс орны юм дуудлагууд бас ингээд өөр байд юм билээ. Ингээд англиар бүгдээрээ ярьдаг хэдий ч дуудлагууд нь ингээд нутгийнхаагаар өөр байдаг юм байлгээ гэдгийг тэндээс олж харсан. За энэ нөгөө талаас нь харсан байгаа. За үүдний хэсгээс авсан зураг байна. За дараагийн за багш нар бол үнэхээр хүнийг сургахын төлөө байд юм билээ. За энэ Дэвид багш бол хичээлэг бол дандаа юм электрон буюу юм захим бидний хэлдгээр ухаалаг самбар дээр хичээлүүдэд заадаг. За хичээл хоорондоо яаж холбогддог вэ гэхээр за өдөртөө ингээд 9-с хичээл эхлээд 1:30 хүртэл хичээл явагдана. За явагдсныхаа дундуур нь ингээд 5-аас 10 минутын хугацаа байдаг. 10 минутад нь цайгаа удаг, 5 минутад нь завсарладаг. За өдөрт 3-аас 4 төрлийн хичээл ордог. За хичээл бол мэдээж багш нар байнга солигддог. За хичээлийг үзэхдээ байнгын ингээд practice маягаар байнга яриулдаг. За асуулт хариулт, за самбар дээр одоо бичүүлэх. За даалгаврыг бол өгсөн болгоно маргааш нь өөр багш орсон ч заавал даалгаврыг гүйцэд шалгадаг. Шалгахаараа яаж шалгадаг вэ гэхээр өөрөө даалгавраа давхар хийгээд тайлбарлаа явцдаг. Яагаад энийг сонгосон бэ? Яагаад энэ даалгаврын хариулт энэ вэ гэдэг байдлаар даалгавруудыг шалгаад явцдаг. За гэрээний даалгаврыг өгөхдөө ихэвчлэн энэ QR-аар өгдөг байгаа. За хичээлийнхаа дундуур бид нар бас observation sheet гэдэг observation хичээлүүд орсон байгаа. За тэр бидний хичээлийн ажиглал дээр болохоор зэрэг бусад одоо төвшингийн улсууд энэ ажиглалтын хичээл дээр бол ямар ч төвшингийн хүмүүс олон сууж олдог. Тэрүүгээр ялгаатай. Заавал төвшин гэдэг ахгүй. Тухайн одоо нэгдүгээр анхан шатч бай, дунд ч бай, агсын шатч бай тий. Тэр хичээлийг бүгдэнд нь заан тэгээд заагаад сууж хахад тэр сурагч одоо яаж тий оюутнууд яаж хүлээж авч ийн хичээлийн гэдэг байдлыг маш их ажигладаг юм байлээ. Тэгээд бас их тийм activity дасгалууд бас их ордог. За энийг ерөнхийдөө бас нэг ийм ажиглалтын хичээл дээр 2-3 удаа суусан байгаа. За давхар нөгөө хичээлээ суун, үдээс хойш нь ийм ажиглалтын хичээл дээр суун, бусад өөр бас арга хэмжээнд оролцдог. За одоо тэгээд амралтын өдөрт одоо багш биднэрт зав гарахаараа амралтын өдрөөрөө ойрох авийн одоо бүхэл одоо дурсгалын үзэг ёстой Ливерпулд байгаа бүхэл одоо ландмаркуудыг очиж үзсэн боломжоор. За үзэх юм бол ихтэй. За бидний хамгийн сайн мэддэг одоо энэ Битл самтлагийн бол бүр зарж очиж үзсэн байгаа. За энэ дотор орохоор ингээд мэдээж түүхүүд нь байна. Тэрнтэй холбоотой бүхий л одоо сувенирүүдтэй бэлэг дурсгалын юмнууд байгаа. Тэрийгээ үзэж хараад ингээд тайлбарлуулад ингээд явж бас болно. Маш гоё сэтгэл төрсөн. За эндээс яг хараад би зүгээр юу гэж бодсон бэ гэхээр энэ манад дандаа л ингээд Чингис хааны тухай ярьдаг. Чингис хааны талаар бас ийм байвал гоё юм уу гэсэн зүгээр яг их оронч сэтгэл бас тухайд бодож л байсан л та.
За хичээлийн яг нөгөө нэг одоо 10 минуттай бид нар цайгаа уудаг. Энэ цай уудаг танхим минь энд байна. Энд бол чөлөөтэй юм авчирж идэж болно, гаднаас авч ирж болно. За дотроо ингээд халаадаг те богино дэлгэн зурхын пэчнүүд ингээд байна. За энэ дээр эргэлж болно. Тэгээд энэ хоорондоо бусад улсууд орноос ирсэн хүмүүстэй маш сайхан ярилцдаг, танилцдаг те бие биентэйгээ ойртдаг ийм мөчүүд байгаа. За энэ нөгөө нэг бусад активитүүд гэхээр энэ одоо 1-ээс 5 дахь өдөр хүртэл юу хийх вэ? Ямар активит байдаг вэ гэдэг юмнууд байгаа. За энэ дээр болохоор зэрэг миний хувьд болохоор энэ ширээний тестийн тэмцээнд бас оролцсон. Тэгэхээр хичээлийн ажиглалтаас гадна тухайн одоо улс орноос ирсэн оюутан багш наруудыгээ бас альва нэг идэвхтэй юм арга хэмжээнд маш их оруулдаг. За одоо энэ оруулдаг арга хэмжээнийхээ юунууд нь үйл ажиллагаанууд нь бол ингээд тодорхой байдаг учраас би альд нь орох вэ, альд нь миний цаг зав гарах вэ тий. Би альд нь оролт миний одоо энэ цаг дээр нь би цаг цагаа гаргаж гэдэг юм уу тий. Тийм байдлаар гаргацдаг. Энэ бас хүнд ажил төлөвлөхөд бас амар юм билээ. За энэ ерөнхийдөө бид нар ингээд үүднээсээ ороход л лайла маань ингэж харагддаг. Үүднээсээ ороход л маш юм халуун дулаан тод тэг хүний сэтгэл үлдэх ийм уур амьсгалыг бүрдүүлсэн байт юм билээ. За тэгээд бид нар ингээд суралцаад маш олон орны хүүхдүүдэд за энд болохоор зэрэг үргэлжлүүлээд сурч болдог. За хүн ингээд төвшөнгөө тогтоогоод шалгалтаа өгөөд орчоод за жишээ нь би ингээд левел 2 руу орлоо гэж бодоход дараагийн 7 хоног юм уу эсвэл 14 хоногийн дараа академик төвшөнд адванс руу орж болно. Адванс руу орохдоо бас нөгөө ном солигддог. За төвшнгөөрөө 3 төрлийн ном байдаг. За энэ номнууд нь солигдоод явдаг. За эхнийхээ орсон одоо төвшингийн номон дээр хэрвээ бичээд тэмдэглээд явах юм бол дараагийн орох төвшинлөө те номоо одоо худалдаж авна. Эсвэл одоо төвшин минийх одоо жоохон арай ахиу байна. Би энэ төвшинг биш өөр төвшинлөө ороо ихээр одоо левлээ арай бууруулж бас болдог. Тэгэхээр энэ төвшингүүдийн үед юм уян хатан аль руу ч орж болно. Тэгэхээр зэрэг 14 хоног сурчаад за би ямар ч байсан энэ төвшөндөө бол маш сайн байна гэдгээ ойлгосон бол дараа нь одоо агсан төвшинлөө ороод за би энэ төвшөнд орохоор ийм юм байна гэдэг ч юм уу тий ингээ өөртөө юм бас дүн шинжилгээ их боломжуудыг бас олгодог юм нээлттэй юм билээ. За энэ болохоор манай багш нар бид нар төгсөлтийнхөө үе дээр авахсан. За энэ номны бол нэр нь Empower Second Edition Students Book гэдэг. За ийм номоос үздэг. За энэ ном нь бол маш сонирхолтой дандаа хичээлээ урталтай хичээлүүдээ хуудасныхаа ихэнх хичээлүүдээ холбогдох хичээлээ хийж үзчихэд хамгийн арын уцууд нь дандаа даалгаврууд нь байдаг. Тэгээд даалгавар хичээл хоёроо дандаа холбож өгдөг ийм ном билээ. За амралтын өдөр буюу хагас сайн бүтээл сайн гэдэг 2 өдөрт яасан бэ гэхээр мэдээж эмэгтэй хүн болсон хүнээ бас дэлгүүр хошоо орж үзсэн. Тэгээд боломжийнхаа ирээр бас шопинг хийсэн. За тэгээд энийг яах гэж харуулсан бэ гэхээр за хагас бүтэн сайнд ялангуяа хагасын өдөр ингээд Ливерпулээсээ гараад автобусанд Ливерпул X1 гэдэг нэг автобусанд суугаад за тэр автобуснаас нэг цаг 20 минутын хугацаанд яваад маш том юм одоо улс орны бидний мэдих том брендийн дэлгүүрүүд байдаг. Хагас бүтэн сайндаа бас тухай ер нь 1 сар 7 сар 2-т явбал яг уу энэ дотор бас зөндөө олон бүсгүүчүүд багш нар байгаа. Юу гэж хэлэх гэж байгаа гэхээр 7 сар 1-2 сард бол Ливерпулийн одоо Английн ерөнхийдөө хамгийн юм хямдрал болдог үе юм билээ. Энийг тухайн одоо бас багш болон тухайн улс орныхоо улсуудаасаа бас судалж сонирхсан. За тэгээд тэрнийг та бүхэндээ бас хэлчихье гэж бодож байна. Тэгээд айгүй ойрхон газар цаг эдгээр минут ерөөсө орчин тойрныхоо юмыг үзээд ямар ч нэг бүх ингээд үзэгдэх газрууд нь маш гоё. Тэр болгоноосоо хараад мэдээ сэтгэл хөөрөл кайф аваад цаашаа явна. Тэгээд маш том юм дэлгүүртэй бод юм бэлээ. Тэгээд тэр том дэлгүүрүүд олон шилж байгаа газар бол ерөнхийдөө нэг өдөртөө бол бас үзэж амжих тийм л юм бэлээ. Ямар ч байсан сонирхсан юм аа үзээд явсан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү байдалтай ингээд 14 хоног суугаад за Манчестерт 18 хоног ингээд Англид байсан. За
За хоёлаа слайдаа яг байлгаж байгаа ерөөхдөө нь асуугаа байд. Тэгээ за ер нь бол манайхан pound гэхээр sterling гэдэг хоёр янзаар нэлдэг. Үн өртөг мөнгөний талаар бол мэдээж одоо хүмүүс бол асуусан тодорхой баг. Тэгэхээр ер нь одоо ингээ гадуур дэлгүүр юм уу, за үзүр үйлчлэгээ музей ч юм уу ингээд явж явах та ерөөхдөө жишээ болгоод хэлбэл жишээ нь ямар шүү үнэтэй байдаг вэ? Их өндөр үнэтэй байдаг уу? Ер нь яг англиг бол хүн болгон те үн өртөг өндөр гэдэг талаас нь бол бас гадарлаад байдаг те. Тэгэхээр ер нь энэ тал дээр ямар байсан бэ? Жишээ нь музейн яг юутай байсан уу? Одоо нэг хурамчтай байсан те. За тэрэн дээр ер нь бол музейнүүд нь одоо бараг 80% нь үнгүй юм билээ. Музейн харин тэр музейг үзээд за хоёр давхар олон нэг давхар ингээд танхимуудаар ингээд музей байгаа. За музейгээ үзчихэд юу яадаг? Яг одоо гарах хэсэг дээр сувенир маягаар байд юм бэлээ. За тэгээд жишээ нь Манчестер тэр галерейг үзсэн. За айгүй гоё уран зургууд байсан. За тэрийг болохоор зэрэг жижигхэн одоо ил загтал маягаар эсвэл дэвтэр номны хаягн дээр ч гэдэг юм уу те нүүрэн дээр ингээ янз бүрийн байдлаар ховтос сонор дээр гэл бүхэл зүйлүүдээр ингээд тэр одоо галерей доторх музей доторх бүх юмнуудыг жижигрүүлээд хийждэг юм бэлээ. Сувенир маягаар. Тэрнээс хүсвэл худалдаж аав. За тэр нь л мэдээж худалдаж авч байгаа учраас үнэтэй. Тэрнээс юу одоо музей нь ер нь бол үнэгүй. Харин одоо бид бүхний мэдих ингээд доошоо арцсан, уруу арцныг байшин байдаг шүү дээ, тий, улаан. Тэр тиймэрхүү тийм өвөрмөх цэц гэдэг юм уу, тий. Тиймэрхүү шийдэлтэнүүд нь ерөнхийдөө бас тодорхой хэмжээгээр үн төлбөртэй. Гэхдээ одоо өөрөө болгон тусдаа өөр үнэтэй гэдэг юм билээ. Тэгээд хоол хүнсний хувьд бол хүн болгон ерөнхийдөө үнэтэй гэж ярьдаг. Ер нь бол үнэтэй нь үнэн. Гэхдээ хамгийн гол нь сонголт ихтэй. Маш их сонголт ихтэй. Юун дээр фаундерч байна, центрч байна. Тэгэхээр зэрэг миний хувьд гэвэл жишээ нь хоол ундаа яаж зохицуулсан бэ гэхээр зэрэг за Монголоос мэдээж ганц нэг юм бас Монголынхаа брэндүүдээс авч явсан. Дундуур нь болохоор зэрэг тэр дэлгүүрүүдээр нь орохдоо хөвчлээ одоо нэг хүний хэрэглэх тийм жижигхэн савлгаатай юмнуудаас худалдаж аваад явсан. За тэрийгээ тэгээд авчираад юуныхаа байранда одоо оюутныхаа байранда болохоор юм том хөргөгч байгаа болохоор тэрэндээ чинь тэг ганцаараа уучраас бол нэх их тэгж нэг одоо юу гэдгийг идэж уугаад ингээд идэх юм билээ хүн ер нь бол миний хувьд л тэгсэн. Тэгээд ийм авсан юм нэг 2-3 өдрөөр ингээд идчихээр жижиг хэмжээтэй ингээд савлцсан байдаг. Тэрийг аваад одоо том хэмжээтэйгээр аваад жижигэлцэн ч болно. Эсвэл одоо идэхээр жижиг хийсэн ч болно. Тэгэхээр тэр бол хувь хүний сонголт. Ямар ч тийм нэг айхтар одоо үнэтэй айгүй тийм хэцүү юм бол биш юм билээ. Ер нь одоо махтах авч хоолны материал авч хоол хийж юу? Ер нь бол махбод бол яг хөө ингээд юу юм бэлээ 300 г, 400 г, 200 г, 500 гэж хэл бэлээрээ байлээ л дээ. Махын хувьд бол нэг 600 грамтай нь болохоор 4 паунд энтер гээд байд юм билээ. Тэгэхээр зэрэг маш олон төрлийн юм сосисыг маш олон төрлийн юм тэгээд Английн нэг гоё юм нь юу гэхээр одоо хоол хүнсэн дээр эрүүл ахгүй маш их тийм юутай юм билээ. Цензуртэй ч юм уу тий. Эрүүл ахуй талдаа маш байд юм билээ. Ямар ч тийм муудсан барьсан ч гэдэг юм уу тий. Хуучирсан юм ер нь бол би хараагүй. Айгу олон дэлгүүрүүдээр орж үзсэн. За сургуулиудаа тараад сургуулийнхаа ойролцоо M&S гэдэг рүү орж үзсэн. За тэр болохоор яагаад тэр их татагдсан бэ гэхээр хоол хүнс нь байдаг давхар одоо бүхэл төрлийн одоо юунууд ховтол сунар тий эсвэл одоо бичих хэрэг ч юм уу тий бүхэл амьдралын хэрэгцээний бүх юмуд нэг дорой байдаг. Тэгэхээр M&S руу бас олон удаа орж үзсэн. За тэндээс үйлчлүүлэхэд бол одоо жишээ нь талхам ихтэлтэй маш олон хувилбараар байдаг. Тэгэхээр амттангууд нь жимс ногоон гэхэд маш олон юм 4-өөр 3-аараа савлцсан эсвэл хилээрэж явах юм тий. Тэгэхээр ер нь хүний сонголт юм байлээ. Тэгэхээр маш их боломжийн тийм айхтар одоо амар үнэтэй ч гэдэг юм уу тийм ойлголт бол одоо сая явсан багш нар бол ам нэгтэй хэлнэ гэж бодож байна. Тэгээд дэлгүүрээс авсан хоол хүнсээ авчраад хоол хүнсээ одоо савлцсан өндгийг авчраад ирээ шарахтаа шарал чанахтаа чанаал тэгэл авч явна. Өдөр цайныхаа үед бол
урд өрөөнд бэлдсэн өндгөө ч юм уу өглөө нь би бэлдсэн хоол унднаас аваад явчихын. Тэгэл цайн дээр идчихин. Тэгэл үдээс хойш нь гэр орондоо очил юм аа идчихин. Нэр тэр хоол ундан дээр бол их тийм айхтар юу өгөөгүй миний хувьд бол. Одоо үнэртэг өндөр айхтар гэж бодог. Ер нь л бас нэг хүссэн гоё кофегаа хүссэн гоё бас амтлагч ихэрч юмс бол бас боломжийн хэмжээгээр бол авчиж болох юм бэл. Ер нь бол бүх юм нь л ер нь их гоё байсан. Нэг тийм юу байсан нэг цаанаал нэг тийм одоо чиний зургнуудыг постод авиг харсан. Тэгээд цаанаал нэг тийм манайхаар одоо юу гэх юм нэг классик юм уу. Одоо ингээд одоо жишээ нь ингээд барилгынуудын зургийг харахад те нэг юм за ингээд мэдгүй хүмүүс харахад бол нэг зарим нэг барилга нэг за нэг нүгэлцсэн нэг хар бараан юм харагдал. За цаг агаар бол угаасаа англ бол яг л юм байгаа бах те. Яг нэг юм чиглэгдөө ч гэх юм уу. Яг ингээд Ливерпул ч өөрөө бусад хотоо бодвол ийм нөгөө далайн юм нөгөө канал орж ирж байгаа хэсэг байгаа. Тэгээд ер нь яг ийм чөлөө цагаараа юу хийжсэн бэ? Одоо хансан санаар оройгоор ч юм уу те. Чөлөө цагаараа яг нэг одоо манай улсыг онцлогийг бодвол өглөө ерөнхийдөө эрт болд юм байлээ. За үдээс хойш болохоор нэг 17-8 цаг гэж жоохон ингээд ер нь гэгээ бүдгэрдэг. Тэгээд ажлын амралтын өдрөөр нэг онцлог нь гэвэл дэлгүүрүүд нь 18 цагаас хаадаг. Яг бүтээсээ өдөр. Тэгээд бүтээсээ өдөр 18 цагт хаагаад маргааш нь одоо нэг ажлын гэдэг байдлаараа зохицуулт хийсэн байх гэж зүгээр хувийн зүгээс төвөнсөн. Босод тохиолдолд бол одоо тэр орчин үзэж харах тэр юу байшин барилга бол үнэхээр тансаг бүр хэлхий арга үнэн тансаг алхам тутамдаа бүр биширчээ те хүний бас нэг үзэх ёстой орчин. За тэгээд тэр орчны хүмүүсүүд нь жишээ нь англичууд яаж байдгийг гэдгийг ингээл анзаарахад бидний явдаг тэр дэлгүүр бишээ хичээл рүү явдаг газар маш их олон яг дэлгүүрүүд байдаг. За тэгээд маш их хуучны юм шиг тийм барилгууд байдаг. Гэхдээ тэр барилгууд нь хизээч одоо тийм нэг юу гэдгийг хуучин гэдэг нэг навсгар ноорхоо гэсэн үг биш. Бүр нэг тийм уламжлаа барьсан ч гэдэг юм уу те тэр нөгөө нэг архитектурын тэр бүр үнэхээр сонирхолтой болон тохоо бүр айгүй тийм ач холбогдол гэж барьсан айгүй гоё газар байд юм байлээ. Тэгээд нэг онцлог нь гэвэл ерөөсөө утаа авахгүй дандаа л яг би нөгөө Монголдоо л утаа их харж исэн болохоор ерөөсөө утаа ерөөсөө байдаггүй байлээ. Тэр нь бүр айгүй гоё байсан. Тэгээд манай нөгөө нэг одоо намрын уур амьтгалтай ойрхон болохоор ингээд айгүй гоё тийм тасан зохицолгоо бол нэг тийм хэцүү бол биш байсан. Тэгээд айгүй гоё тийм цэмцгэр тэ жимбгэр ингээл гоё зүгээр яг Америкчууд биш англичуудыг хараад хахад ерөөсөө тэгж суугдаж ингэж явж исэн үнийг би яг үндэ ерөөсөө хараагүй дандаа ингэж хөгшин ч залууч хөтөлцөн явж идэм билээ. Тэгээд нэг тийм цаанаа нэг айгүй гоё одоо тайван тэг хүнтэй айгүй гоё юм ийдэг харьцдаг хүмүүс айгүй их таарлдчихсэн. Тэгээд тэрийг яаж мэдэрсэн бэ гэхээр зэрэг ингээл зураг авахд те хоёулаа гурлаа ингээд заримдаа ингээд ганцаараа зураг мөр авахлахад хэцүү шүү дээ. Тэг чи ингээд би аваад ий би тэрийг ингээ гээл тэгээд зүрхэд хүртэл аюу гоё юм ийдэг дандаа ингээд sorry гэдэг байдлаар харьцдаг. Тэгээд тэр яг Beatles хамтлагийн айгуу тийм бүр бүхэл бүтэн юм юу байгаа хгүй ингээд барьсан юм. Тэгээд дуун явдаг хэсэг тэр пенц зардаг хэсэг тэгээд бүр айгуу том тийм хэсэг дээр очисон. Тэнд очихор зэрэг маш их хүмүүс орж гардаг юм билээ. Тэгээд тэр орчны хаваар бол маш тийм одоо юу гэдэг жинхэнэ одоо нэг англичуудыг харсан гэх юм да. Бидний явдаг хичээлийн хооронд бол англичууд байнга таардаг. Тэр нь ихэвчлэн одоо нэг тэгээ оюутнууд тэгээ ингээд нэг тийм офисын маягийн улсууд л харагдаг. Тэр хэсэг дээр болохоор нэг тийм нэг амар тайван тэгээ яг нэг англичууд нэг өөрсдөө тэрүүгээрээ илүү их явж харагддаг, үзэгддэг. Бас тийм нэг залуу одоо юу гэдгийг улсуудын явах хэсэг ч юм уу нэг тийм тиймэрхүү байдал надад ажиглагдсан. Тэгээ яг сонсож байгаа хүмүүс сонирхолтой гэж магадгүй. Та хоёр Манчестер дээр за 1-2 хоноо тэгээд Ливерпул явж байгаа. Ер нь бол цааш гэсэн олоосын аяг онгоцууллыг Манчестер дээр бууж таарж байгаа. Тэгэхээр ер нь богоно болоод Чиндан түрээд явах ер нь ямар байдаг юм бэ?
нөгөө богоо олоход хэцүү байдаг юм байна. Ерөнхийдөө нөгөө Манчестерт очихдоо ингээд богонтойгоо ойрхон буудлын дээр буухыг багш маань зөвлөсөн. За коуч Кензи багш маань зөвлөсөн. Тэгээд яг тэр зөвлснөөр ойрхон ингээд буудалд байрлаад очсныхоо одоо юунаас Манчестерт буухад онгоцны бодлоосоо буугаад шууд юу яагаад унаа ариад тэнд очиход угаасаа ингээд унаанууд бэлэн байж идэм билээ. За тэгээд унаандаа суугаад за тэгээд юу руу явсан буудлын руугаа очсон. Тэгээ маргааш өглөө нь босоод шууд хамгийн түрүүнд тэр Манчестерийн тэр галт тэрэгний хэсгийг одоо манайхаар вокзал гэсэн үг шүү дээ. Тэрийг очиж эхний ээлжинд олсон. Тэгэхэд тэр манай байрлсан байрнаас буудлаас тэр галт тэрэг вокзал хүртэл ердөө нэг 15-аас нэг 10-15 минут л байсан баг. Айгүй ойрхон байсан. Тэгээд тэндээсээ буудлаасаа тэргээ юугаа цүнхөө аваад тэгээд нэг дугуйтай шүү дээ. Тэрийгээ тэр зам ам нь бол бид нар шиг юм инхэлт онхол тэрэг одоо юу гэдгийг одоо цүнх маань явахгүй дугуй нэвтэрнэ гэсэн ойлголт өсөж байхгүй. Тэгээ айгүй гоё цүнхээ өврөөл юу төрхийн төрөл чирээл явсан. Тэгээл нэг 10 минут босног уу. Тэгээ очоод юундаа суугаад галт тэргэндээ суугаад галт тэргэнд ороход ийм юу юм бэлээ. Дундаа ингээд ширээтэй өөд өдөөсөө харсан сандалтай. Тэгээд дээрээ давцантай. Тэр давцан дээр нь ерөөсөө цүнхнүүдэд тавьдаг. Тэгээл тэр цүнхөө тавиад тэгээд ямар ч тийм одоо чихэлцэн одоо дайрсан шугылцсан тийм байхгүй. Айгүй соёлтой хараад үйлчлүүлсэн. Ер нь айлч гадны улс оронд явхад хамгийн түрүүнд суралцах соёл гэвэл ерөөсөө айгүй тийм биендээ хүлээцтэй. Тэгээд маш тийм дэг журамтай. Тэгээд очор дараалал яг л очор дарааллаараа байх ёстой гэдгийг ер нь аль ч улс оронд бол бид тэрийг бас бүр үнэхээр суралцаж ирсэн. Хувийнхээ хувьд ч гэсэн. Тэгэхээр бас гадагшаад явж байгаа багш нар бол надтай дуу нэг байх гэж бодож байна. За тэгээ суудал дээрээ суугаад угаас цүнхийн маань угаасаа тэнд байгаа их нутгийнх нь усаа зүгээр өргөө тавьчихдаг. Айгүй тийм найрсаг хүлээж авсан. Тэгээд цаашаага явахдаа ингээд мэдээж юу яа гадагшаага үзэгдэх орчноо хараад гоё зураг хараад үзэгдэх зураг дараал ингээл аюу кайфтайсэн. Тэгээд буугаад бас айгүй том юм вокзалын хэсэг байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ буугаад тэгэл бас цүнхээ юу түрээд өргөвчөө өрөөд за авчирсан нөгөө нэг цүнхээ чирээл тэгэл юу явсан. Бенси ярд руу явсан. Тэр хоёрын хооронд бол харин 20 минут явд юм билээ. Тэр локейшн дээр ерөнхийдөө хаяа игээл явцсан. Утсан дээр локейшн бас маш ашиглах хэрэгтэй юм билээ. Нэг сонирхолтой юм байж болох зүйл нь Манчестер Ливерпулийн автобусны өнгөнүүдийн ялгаа нь юу вэ? Тэр айгүй гоё штэ. Зөндөө их юм ярих болох зарим нь мартаад байх юм. Тэгээд айгүй их юм уу ярмаар байгаа байхгүй. Тэр юу вэ гэхээр өглөө ингээл угаасаа Манчестер сэрэхэд угаасаа бүх юм гайхамшиг угаасаа амар гайхамшиг байгаа юм чинь. Тэгэл гараал гიშгэж байгаа нөгөө юунаасаа замаасаа эхлээл харагдаж байгаа байшингаасаа эхлээл хүү хаах гэж битэрч ерөөсө тэгэл буудлын хүртэл ерөөсө бүх юм нь ингээд нэг тийм Английн бүх юмыг шингээц айгүй гоё. Тэгээ гарангууд айгүй олон юм шар автобус давхар болон дан юм шар автобуснууд яваадсэн. Тэгээд тэр шар автобус дээр юм зөвгөний юм юутай юм блэ логотой ч юм уу эмблемтэй ч юм уу тийм блэ. За тэгээд тэрийг нараал хүүх ямар гоё ингээл ахис нэг хоёр алхаал хүүх гоё гээл тэгээд тэр кофе шоп болон евро битээр агиох орж бас амталж үзсэн. За тэгээд энд ингээд Монголдо яриад те тэр кофе ямар бол энэ кофе бол ямар бол гэл ингээл те тэр гоё бол энэ гоё бол гэл агиох ярьдаг юмнуудаа тэндээ бас яг амьдрал дээр үзсэн. Тэр амт мамт өнөр мөнөр харах мэдрэмж одоо хүний бүхий л мэдрэхүү эрэхтэй яаж ажилтдаг тэрэн дээр бүр фул ажилласан байгаа. Үнэхээр гоё. Тэгээд бид тэн дээр харин тэр юу үзсэн байгаа. Галерей хэсгийг үзсэн. Тэр галерей дээр бас л Манчестер одоо үзэх ёстой бүхий л гой хэсгүүд нь битэрийн буудалтай айгүй ойрхон байсан. Тэгэл алхаал үзсэн. Тэр өндөр том сүм байна тий. Одоохондоо нэрүүдийн би арай тогтоог болохоор маш гоё тэр сүм байгаа. Тэгээд номын сан байгаа. За Ливерпул дээр би дараа очихдоо тэр айгүй том Ливерпулийн фанал болсон юу үзье гэж бодож байгаа. Одоо стадион
хөл бөмбөгийн талбайг тэрийг жоох үзэж амжаагүй. Тэгээ Ливерпул дэрэнгүүд чинь шууд ийм цэнхэр өнгөтэй автобуснаас үзэж авсан. Тэгэл ерөөсө бүх юм бас 2 давхар цэнхэр тэгээд данж тийм цэнхэр автобуснууд байсан. Тэд нар аюу гоё дээ. Битээр тэр Честер лөө буюу тэр аутлет руу явахдаа аялаа ярьсаар агаад тэр евро цэнхэр автобуснаа суусан давхар. Тэгээ бүр 2 давхарт нь гарч сууж байгаа тэр үзэгдэх орчныхын зураг мураг хавцыг бас өөрсөндөө дурсамж олгож халгаж авсан. Тэр бол үнэхээр одоо чиптэд хоёрын яг дэлгэцэн дээр байгаа зураг бол одоо яг тэр байшингийн орой дээр юу баг шүү те. Ливерпулийн нэг одоо бэлэг тэндэг амтнд баг шүү те. Тийм бэлэг тэндэг. Манчестер ч юм болохоор одоо зүгий байдаг баха. Тийм Манчестер зүгий байдаг. Би бас өөрөө 8 сар тоглоод байгаа. Өмнө Лондонд л оржсэн. Яг Ливерпулд цочж байгаа. Тэгэхээр Ливерпулийн яг нэг хөл бөмбөгийн стадионыг бол заавал зорж үзэх санаа байна. Ливерпулийн хөл бөмбөгийг нөгөө арай үзэж амжаагүй. Тэрнээс л тэгтээ би дараа явахдаа зайлшгүй үзнэ гэж бодож байгаа. Дахиж явна гэж угаасаа бодож байгаа. Тэлгэлцсэн. Тэгээд зүгээр яг одоо ингээд нийтэд нь ингээд одоо бодол санаа дүгнэлтээ хэлэхэд бол ер нь бол англи хэлтэй багш, ялангуяа англи хэлний багш бол ерөөсөө өөрийгөө те би тийм байх вэ, ийм төвшөнд байх вэ энтер гэж тэндээс ингээд багш нараасаа асуухад бидний нэг жоохон одоо дутагдalж гэх юм уу эсвэл одоо юу гэх юм нэгдүгürt өөрсдөө айгүй тийм багаар үнэлдэг гэж би олж харсан. Тэ ярихтаа үртэл бидний спикинг болохоор ерөөсөө улс орон болгоны л ярианы дуу аялга байгаа аахгүй тэнд. Тэнд чинь ганцхан монголчууд биш өчнөө улс олон орны хүмүүс очиж байгаа. За тэгээ тэр улсуудын дуудлага аялга бол бас л тухайн орныхоо онцлогуд нь байгаа. Тэгэл бас л нөгөө ярьж чадахгүй байх вэ те энийгээ буруу хэлчихвэ тэрийгээ буруу хэлчихвэ гэдэг тийм одоо бас бяцхан айцтай л аахгүй. Тэгэхэд ер нь гадаад хэлийг сурахад бол ерөөсөө аялга гэхээсээ илүү те өөрийнхөө үзэл санааг илэрхийлэхдээ Монгол агш нар чинь дандаа юм те үйл үгийн дүрм цагт их баригдахыг боддог ер нь нийтлэг. Гэхдээ тэрийг бол мэдээж барихын үед барина. Гэхдээ ихэвчлэн тэрэнд баригдаж болохгүй. Ихэвчлэн тэрэндээ баригдахаараа хүн одоо үзэл санаагаа илэрхийлэхдээ бас жоохон итгэж муутай болчдөг гэдгийг олж харсан. Тэгээд тухайн одоо багш нар маань юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр багш нар бол нэр үнэхээр best яг тэр хүнийг одоо are you okay гэж бүхэнд ингээд care хийдэг тий. Яг болж гин үү та юу нь болохгүй нь юу нь одоо танд болж гин гэдгийг бүх юмыг ингэж детальчилж асууж бүр нэг бүрчлэн ингэж одоо сурж сурахын төлөө зааж ойлгохын төлөө байдгийг маш их таалагдсан. Тэгээ багш нараасаа асуухаар ингээд айгүй олон төрлийн улсууд яг ингээд улс орноос сурах гээд ирж байгаа ч гэсэндээ ерөөсөө ичиж болохгүй тий. Өөрийгөө бас доош нь ингэж одоо юу гэдгийг арай дутуу үлж болохгүй гэдгийг л маш сайн зөвлөдөм байлээ. Та болж гин, та мундаг байна. Хүүх таны төвшөнд ийм байна, тийм байна гэдгийг аягуулсаа хэлж өгдөм бэл. Тэгээд гичээлийнхаа одоо хажуугаар багш нартайгаа маш сайн холбогдоод, багш нартайгаа маш сайн ойлголцоод яриад хүн бол айгүй нээлттэй. За би зөвхөн гичээлдээ баригдахгүй те тухайн нэг багштай те нэгтгэн өглөөч гэдэг юм уу өдөөс хойш те гичээлийнхэн дараа 20 40 минут ингээд ярианы үе гэх юм бол нээлттэй. Тэр багштай хамгийн гол нэг бүх юм урьдчилж байдаг учраас урьдчил заавал хэлж таниулах хэрэгтэй юм билээ. Тэгээд тэр багштайгаа тий сайн ярилцсан бэрхшээлээд авна. Тэгээд яг хуу зүгээр хамгийн гол нь тэр phrasal verb-ийг маш сайн өөрийн болгох хэрэгтэй юм билээ. Тэгээд тэрүүгээр маш их одоо native speaker буюу одоо яг англичууд болон америкчууд бидний хэл мэддэг хүмүүс англи хэл хүмүүс бол дандаа тэр прэсүүдийг маш их ашигладаг юм байлээ. Тэгэхээр бас бидний нөгөө дандаа энгийн simple үг хэлбүүд хэрэглээд идэг бас тэрэн дээрээ жоохон бас бодох юм хэрэгтэй болов гэж би бас олж харсан. Ер нь зүгээр чиний хувьд одоо мэргэжлийн багш хүний хувьд бол одоо бид нартай байдаггүй гэх юм уу эсвэл анзаарсан шин заах арга төстэй юм байна уу? За эсвэл яг тийм нэг кэрлэх болон одоо тэр багшийн перформанс талаасаа их өөр юм байна уу? Эндээс яг шинэлэг зүйл байсан уу? Эсвэл яг л одоо тэг хэлийг ингээд зуршил болгоод явж явах хэвээр. Яг ер нь гадагшаа хэлээс ажиллаж байгаа хүн болгоны хувьд заримдаа очиод хитрхи бас заримдаа супер юм хүсээд
заримдаа яг нөгөө манай энд зааж байгаа багштаас их төстэй байдаг. Тэгэхээр заагаар бол яг тийм байдаг. Тэгэхээр чиний хувьд яг эндээс анзаарэгдсэн зүйлүүд нь яг ялгаа нь юу байсан бэ? Мэргэжлийн унган англи багш хүний хувьд те. За мэдээж бол одоо тэр кэрлж байгаа скиллүүд байж болж байна. Өөр юу байсан бэ ер нь? Ер нь бол одоо ярахад бол зөндөө их юм байгаа. Тэндээсээ ганц нэгийг дурдахад бол за нэгдүгürt бол угаасаа хүн гэдэг чинь нэгдүгürt хүн хүнтэй харьцдаг юм байна. Харьцдаг учраас хүний нөгөө нэг одоо тэг кэрэс гадна тэг айгүй надад ингээд намайг онцгойлж ингэж ин гэдэг байдлаар хүн айгүй хичээдэг юм билээ. За багшийнхаа итгэлийг алчих багш надад энийг ингэж ах чинь гэдэг байдлаар хүн их хичээдэг. Хоёрт тэр багш нар бол үнэхээр одоо юмыг зааж сурахын төлөө байд юм байна лээ. За гуравт гэвэл одоо заавал чи энийг тэ одоо чи хийгээд сайн авлаа муу авлаач гэдэг юм уу те эсвэл чи муу анч гэдэг юм уу тийм юм ерөөсөө ажиглагдаагүй ерөөсөө анзаарагдаагүй тийм юм шалгалт бол авдаг авахаараа бид нар ингээд шалгалтыг за өнөөдөр тийм шалгалт авна ийм сэдвийн шалгалт авна гэл ингээд те байдлаар хилдэг. Гэхдээ тэнд бол яг шалгалт авж байгаа хэсэг нь яг гिचэл орж байгаа юм шиг л те тийм энгийн айгүй тийм нөө дарамт багтай шалгалт авдаг. Шалгалт авахаараа өөрийгөө засдаг. Өөрийгөө засахдаа айгүй үнэн чударгаар засаад багш тэгээ өөртөө дүн тавьдаг. Тавьсан дүнгийн багш тэмдэглэж авдаг. Тэр дээр бол цэвэр итгэлцэл байгаа байхгүй. Хэрвээ хүн одоо тэг буруу зөрүү хичээ тэрийгэ багшаасаа нуугаад ингээд оноогоо өндөр тавиад тэр багшд бичүүлэх ямар ах вэ тий? Тэр багш хэлсэн одоо оноог нь бичих ямар ах вэ? Тэр бас бодох асуудал. Тэгэхээр альва нэг одоо хэл сурахад ямар ч тийм нэг тийм одоо заавал текстээ заавал ингэсэн дарам шахалт байхгүй. Дээр нь маш их итгэлцэл байдаг. Дээр нь маш их хүнд нөгөө одоо анхаарал халамж маш их тавьдсан байлээ. Маш тийм нээлттэй харьцдаг. Багш болж л өгвөл 5 минут байсан ч те завсарлагын 5 минут байсан ч гэсэн тэр багш завсарлахгүйгээр тэр ангид үлдэж байгаа тэг юм асуух гэсэн үнд бол зайлшгүй тайлбарлаад өгчдөг юм байлаа. Юу дут байна, юу болох байна. Эн чинь юм учиртай тэгээд ингээд хоцорсон хичээл ч юм уу те ойлгоогүй юм бүр ингээд нэг бүрчлэн детальчил заадаг нь айгүй онцлог санагдсан. Бид нар болохоор яг хуу манай багш нар болохоор нөгөө дандаа өөрийгөө нэг бас нэг жоохон нэг тийм багаар үнэлээд ч юм уу те эсвэл одоо бас хит их одоо өөрийгөө дэгүүлгээд асуултаа бас жоохон тийм оновчтой асууад оновчтой бэлдээд би өнөөдөр ингэсэн юм чи энэ хичээлийн юм чи маргааш те асуу гэдэг ч юм уу тийм байдлаар яриад ингээд явбал болохгүй байхгүй мөлий. Яг зарим тохиолдолд нөгөө нэг юу асуух гэж байгаа бас сайн ойлгохгүй тийм бас асуудал бусад улс орны хүмүүстэй ч гэсэн ажиглагдчихсэн. Тэгээд бусад улс орны улсуудтай байнга ингээд хичээл дээр өнө practice хийгээд яриа даалгавар дандаа тийм байдаг. Тэгээ өөдөөдөөсөө хараад яриа сууж хахад нөгөө одоо улс орныхоо бас дуудлагыг ойлгохгүй тий. За тэгэхээр миний бас ингээд дуудлагыг нөгөө өмнө ойлгохгүй. Тэгэхээр энийг юун дээр харж байгаа нэхээр улс орны нөгөө нэг тий өөр ингэсэн дууны акцент дуудлагууд бас юу яд юм бэлээ. Тэр болгоныг тэр багш нар бүгд ойлгож байгаа байхгүй хамгийн гол нь ямар ч улсаас ирсэн, ямар ч төвшний байсан, ямар ч байсан дандаа тэр багш нар ойлгодог. Тэр нь бас их чадварлаг байлээ гэж би олж харсан. За тэгэл нэг мэдсэн л 50 гаруй минут болсон байна. За тэгээд ер нь бол тий одоостой цаг хугацаа хурд юм да тий. Ер нь одоо зүгээр цаашдаа явж суралцж байгаа багш нар болон за насан туршидтын хувьд одоо яг энэ нийтдээ аяллаа туршид ер нь зүгээр хүний олж авдаг одоо орчноос авж байгаа соёлын өмнө хувьд бол одоо ямар зөвлөгөөнүүд өгөх вэ? За ямар ч байсан Улаанбаатараас бид нар дамжин нислэг хийгээд те Манчестертэй буугаад за Манчестерс Ливерпул ороод за тэгээ байр бол үнэхээр бас яг манайхны бодож төсөөлдөг байр биш байгаад байна те яг нөгөө орон сууц ч юм уу тийм биш илүү яг юм зориултын за тэгээд тийм homestay-с ялгаж байгаа бол онцлог бол тэр нэмэлт одоо activity юмнууд бол айгүй сайн байна. Тэгээд ер нь энэ дээр зүгээр яг хилээ сайжруулах гэж байгаа тийшээ явахыг зорж байгаа хүмүүст яг чаргалын зүгээс яг ямар зөвлөгөөнд өгөх вэ? За аяллаа бэлтгэл талаас ч ажиллах юм тий.
За миний хувьд болохоор за ямар ч байсан бид нэр хаашаа очих гэж байгаа вэ гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй бас байх хэрэгтэй. Ямар улс оронд очих гэж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрт ерөөсөө одоо дамжин нислээ одоо Стамбулаас буугаад цаашаага Манчестер руу нисээ тэгэл тэр UK border буюу одоо тэр хил гайл гараад ирэх тохиолдолд хүн ерөөсөө сэтгэл зүй аль хэдийн бэлтгэлтэй болсон байх хэрэгтэй байна лээ. За би миний одоо англи хэл сурсан миний англи хэл одоо бол би энийг яг 100% ашиглана гэдэг тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Очоод шууд чамайг ямар зорилготой ирсэн, за хаана байрлах чав гэдэг яг тэр өгнүүдээ асуудгаар асууна. Тэр үед та бидний хамгийн сайн мэддэгтэй англи хэлээ ашиглаад угаасаа ярина. Тэгээд цаашаа явхад Манчестерт очино. Тэгэл ер нь ингээд хаач очисон англи хэлтэй гэдгээрээ үнэхээр бид нар бахархах тийм сэтгэл зүй угаасаа тэнд мэдрэгддэг нэгдүгээр. Хоёрдугаар эндээс явж байгаа ер нь багш нар сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Хоёрт за яг энэ нэг сард хэрвээ явхаар бол хувцас хунарны хувьд яг детальчлаад хэлэхэд хувцсын хувьд бол амар тийм зузаан хүнд юм бол хэрэггүй, хитрхийн энгийн юмэргүй. Бид нар хавар болон хавар намар ямар хувцас өмсдөг үлээ тийм хувцастай явахд болно. Тэгээд миний хувьд болон манай нөгөө хоёр багшийн хувьд хоёр зайгийн хувьд болохоор бас нэг оролт малгай энэ бид нар базаал явсан. Тэр нь бол бас хэрэгээ өгсөн. За тэгээд хоёрт гэвэл бид нар сурахаар явж байгаа. Хамгийн гол зорилго бол бидний сурах, за харах зүй, за тэгээд тэндээ очиод өөрийгөө чадварчуулах гэдэг юм бас зайлшгүй сэтгэл зүй бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэндээ очиод ерөнхийдөө нэг Монгол гэдэг нэрний өмнөөс бид нар очиж суралцж байгаа, харьцаж байгаа учраас бас тэрнийг бас маш сайн хариуцлагатайгаар өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэгээд гуравт гэвэл ер нь нэгэнт л очисон дээрх үзэж харах боломжтой байвал бүх юмаа үзэж хараад тэгээд сурах гэсэн бүхэл зүйлээ сураад юу асууд судлах хэвээр чи юу дутагдаад чамд яг одоо юу гэдэг мэрэгжлийн үед заах арга зүйн үед ч юм уу эсвэл одоо өөрийн дөрвөн чадварынхаа үед ямар скил нь дутаад байгаа тэр болгоныгоо очисон газраа сурах гэж очисон газрынхаа багшаас маш сайн асууж лавлах хэрэгтэй. Дөрөвт гэвэл одоо мөнгө санхүүгийн хувьд яаж зохицуулт хийх вэ гэхээр мэдээж хүн одоо сургалтын төлбөр онгоцны тийз, виз гэдэг бүхэл мөнгө төгрөгөө тооцоолсон байгаа шүү дээ. Тэрний хажуугаар карманы мөнгө буюу тэндээ очиод амьдрах болон жижиг одоо бас нэг дурсгалтай юм зам авах, шопинг хийх ганц нэг тийм асуудал байгаа шүү. Эмэгтэй улсуудын хувьд ч тэр бас байжлаа. Тэгэхээр зэрэг тэрийгээ бас тооцоолоод хитрхи тийм үнэтэй боломжгүй юм шиг бодож болохгүй. Хэрэв үнэхээр боломжгүй бол бас тэг хэцүү шүү дээ. Тэгэхэд бидний хувьд маш боломжтой, нээлттэй, сонголттой гэдгийг хэлмээр байна. Тэгээд карманыхаа мөнгийг ерөнхийдөө бас ингээд миний хувьд болохоор бас нөгөө хамт явсан багшийн хувьд ч болохоор одоо бид гурийн хувьд болохоор зэрэг за Манчестертэй хэдийгээ авах за хэд хоног хүлээ за юу зорцуулах вэ гэдэг тийм мөнгө санхүүгийн үед бас том хариуцлагатай зохион байгуулалттай бас баймаар юм билээ. Байвал их зүгээр. Тэгээд харсан болгон хүссэн болгоноо бас хүн яагаад гэж болохгүй шүү дээ хүний газар. Тийм учраас мөнгө санхүүгийн үед хариуцлагатай байх хэрэгтэй. За сурах одоо мэдлэг одоо мэрэгжлийн хувьд хариуцлагатай байх хэрэгтэй. За хоёрт одоо үзэж харах юмдаа ч гэсэндээ хүн тэргүүн хүн сурж ийн судалж ийн бас нөгөө enjoy хийж кайф авах хэрэгтэй шүү дээ тухайн газраасаа үзэх одоо ландмаркетд юу байна тэр болгоныг боломжоор үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр Ливерпулийн Бенсон Ярд бол миний хувьд бол бүх тэр үзэх ёстой газарт айгүй ойрхон. Тэр хичээл сургалт мэн ч гэсэн айгүй ойрхон. Сургуулийн газар бол бүр ойрхон. 5-10 минут яваад миний төрөний харуулсан маш гоё тэр байшин байруудыг бол очиод харах энэ бийдэл самтлагийн бүх юмнуудыг очиод харах. Бүх юм нь ойрхон. Тэгэхээр тэр маш том давуу тал багхгүй. Одоо маш хол яваал эсвэл ингээл автобус унаагаар ингээл яваал цаг зав зарцуулах хэмжээний биш.
бүх юмнууд нь ойрхон төвлөрсөн болохоор яг энэ BC-ийн хувьд болон манай энэ саяны явсан Лайла коллеж энэ хувьд бол бас аюу гай. Одоо нэг англи хэсэг яваад ирэхээр манай англи гэж яриад идэв юм билээ. Тэгээд юм гэдэг шүү дээ. Болгоо нэгдтэй манай багш нар манай л гэж ярих гэдэг юм билээ ер нь. Тэгээ ирсэн хойноо бас яг нэгдүгээрт нөгөө нэг цаг хугацааны үед тэнд ингээд өдөр болоод өглөө болоод юм яаж яагаад энд Монгол орой болоо байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ирээд яг ингээд бас цаг хугацааны зөрүүл байдаг юм билээ. Тэрнээс л ер нь бол манай л гэж ярьчих гэдэг юм билээ. Манай англи гэж гэдэг юм билээ. Тэгэхээр энийг бас багш нар ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгээ багш нар бол боломж одоо бидний юуны төлөө энэ гадаад хэл ял тэр дунд англи хэлний мэргэжилтэй хүмүүс үлээ. Тэгэхээр зэрэг энэ англи, Америк болон Канад ч гэх юм уу яг энэ тус хэл рүүгээ бүр зайлшгүй бүр яваасаа та бүхний үзэг харах юм мэдээж миний олж хараагүй үзээгүй юмнуудыг бас олж харах боломжтой шүү дээ. Би бас ингээд онцолж хараагүй тийм байвал надаас илүү олж харах тийм боломж бол багш нарт байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би бол энэ л явсан үед нөгөө хүний юу гэдэг лээ чамд би баг 200% итгэж ийн гэдэгтэй адилхан бүр үнэхээр явцаа 200% бүр хангалттай аюу гоё байсан. Сэтгэл ханамж маш өндөр байсан. Юмаа үзсэн юмаа сурсан гоё ямар байрлалтай газар ямар байшинтай газар бүх юм гоё. Тэгээд манай хоёр заяа од гэсэн бас надтай санал нэг ба хаач чадчих. Бид гурав За маш их баярлалаа. Ер нь бол одоо ингэ шаардлагын хэлж маш зөв бид нар гадагшаа явахдаа за зөв төлөвлөлтөй хаан байлж шалтгаалаад юу ойрхон байна алхаад орчих заа гэдэг энэ болгон ч дандаа нөгөө бас айгүй том давуу тал болно. За тэгээ өнөөдрийн ямар ч байсан ярилцлагаар зочноор манай 50 дугаар сургуулийн англиний багш их жаргал оролцлоо. За тэгээд энэ жаргалын мэргэжил болон карьерийн цаашдаа томоос том амжилт хүсье. За дараач одоо 8 сар багш нарын ерөнхийдөө группээс бүрдэж байгаа. Тэгээд сонирхож байгаа болон бас яг хилээ соёлтой хамт хавсруулан 8 сар бас хамтдаа явж суралцах юм боломжтой хүмүүс шууд холбоо бариараа. За тэг бүртгэл бол 5 сарын 15-наар дуусж байгаа. Ер нь бол яг хамгийн ихэнд бид хоёр ярьжсэн гол зүйлийг онцлоход бол одоо ингэ шаардлага шиг хэлдгээр хүний яг бүх тэр мэдрэхөө зүйлээрээ тухайн газар тухайн зүйлүүдийг мэдэрнэ гэдэг бол хамгийн гоё том зүйл. Маш олон дэлхий дээр олон гоё боломж олон зүйл байгаа ч гэсэн бид нар яг энэ зураг юмнуудаас л одоо харж байгаа боловч энэ болгон чадвар болоод үлдэж байгааг айгуу сайн санах хэрэгтэй. Чадвар болон дурсамж үлдэж байгаа. За тэгээд их чагалдаа баярлалаа. Цагаа гаргасан баярлалаа. За баярлалаа. Тэгээд бүгдээ англиг зориорой. Тэр аюу гоё олон найзуудтай болдсон шүү гэж бас хэлмээр байна. За урьж оролцсон багштай ч бас баярлалаа. За баярлалаа. За сонсон орж ирсэн бүх үзэгчдээ бас баярлалаа. Дараа нь хадгалах учраас коммент хэсгээр үлдээх зүйлүүдэд үлдээгээрэй. За баярлалаа. За баярлалаа.